Өнөөдрийн мэндийг хүргэе та бүхэнд. Өнөөдөр би өөрийнхөө хувьд одоо аюулгүй ажиллагааны дүрмийг юу гэж боддог, аюулгүй байдал гэдэг миний хувьд юу болох талаар та бүхэнд хаваалц гэсэн. Тэгээ хамгийн анх оюутлага компанид ажилд орж байхдаа анхны жилээс Employee Performance Review манайхаа EPR гэж ярьдаг те. EPR хийж байхад тэр хоёр бүлэг юм асуултан дотор safety awareness гэсэн асуулт байсан. Тэгээд асуулт болгон дээр 1-5 гэдэг оноог өгдөг байсан. Тэгээд эхлээд ажилтан өөрийгөө дүгнээд дараа нь менежер бас намайг дүгнээд дараа нь битээр хамт суугаад одоо эцсийн байдлаар үнэлгээ гаргаад HR руу явуулдаг гэсэн. Тухайн үед одоо бизнес шийдлийг хэрэгэлдэг байсан учраас цаасан дээр бид нар бүгэлдэг байсан. Тэгээд би хувьдаа өөрийгөө бодохдоо би ажлын байранд ямар нэгэн байдлаар осол гаргаагүй гэмтээгүй учраас өөрийгөө хамгийн өндөр 5 гэсэн оног тавиад орсон. Тэгээ бусад одоо ажлын үзүүлэлт болон зам байдлын үзүүлэлтүүдээр дарагтайгаа тохироод ярьжсэн боловч тэр safety awareness гэдэг хэсэг дээр очингууд дараг толгоогоос хэсэгний надад 1 гэдэг оног тавихаар би их гайхаад асуусан л та. Бас дотроо болохоор айгу хүлээн зөвшөөрөхгүй те. Яагаад намайг айгу safety awareness юм доогуур гэж үзэж байгаа юм гэж бодоод тэгээ ярилцсан чинь манай дарга бол Greg Reed гэдэг австрали хүн байсан. Нилээн нухацтай байтаар энэ аюулгүй ажлын талаар ярьсан. Тэгсэн чи би яг үнэхээр safety гэдэг бүр утгаар яг үндсэн зарчмыг бол сайн мэддэггүй байсан юм билээ. Тэгээ наад захын жишээ ихэд одоо нэг галын хор ч юм уу те аюулгүй гарцын тэмдэг тэмдэглээ би ойлгож уншиж чаддаггүй байсан. Тэгээд 1 гэдэг оноогоо бол 100% хүлээн зөвшөөрсөн. Надад ерөөсөө тийм харамсалтай ерөөсөө санагдаагүй. Гэтэ дараа намайг бас айгу урмаар тэтгсэн. Та нар бол монголчуудтай арай өөр ёс заншилтай ард түмэн. Гэтэ энийг бол доороо сураад ажилдаа амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой гэж хэлчихсэн. Тэгтээ бодоод үзэхэд бас монголчууд нүүдэлчин ахуйтай тэ өрнөцөө ёс заншилтай. Гэтэ манай ахуй амьдралд бас аюулгүй ажиллагааны дүрмүүд тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг гэж би үздэг. Яагаад тэгэхээр зүгээр Монгол гэртээ амьдардаг одоо малчин ээжүүд хүүхдүүдэд өсгөхөд жишээлбэл бага насны мөлхтөх одоо хөлд орж байгаа хүүхдүүдэд орноос ингээ бүсээр уйдаг штэ. Гэтэ тэр бүсний одоо хамгийн уртын хэмжээнд тэр халуун цуг руу хүрэхгүй ч юм уу те. Энэ бол би хувьдаа Монгол ахуйд шингэсэн бас аюулгүй ажиллагааны дүрм гэж боддог. Бас одоо шөвөг хутах ч юм уу те хайч ингээ хурц үзүүртэй эртээ зүйлийг бас бид нар дандаа ишээр нөгөө хүнд өгдөг те. Энэ бас л бидний нөгөө хүний хөндлөж байгаа боловч цаанаас аюулгүй байдлаас шингээсэн болов гэж би ойлгодог. Тэгээд өөр би ээж хүн учраас хүүхдүүдтэй бас л одоо юу гэдэг аваар осол аюултай байдал гаргахгүй тулд бүр багаас нь одоо хэлж өгсөн 2 одоо болтол мөрддөг 2 дүрм би гэртээ бид нар мөрддөг гэсэн үг тийм 2 ойрхон тэрсгүүгүйтэй очиж хүүхдүүдийг сахилгагүй гүйж хайраа нь би нэгээд үлгэнтэй. Тэгээд нэгдүгээр дүрм нь юу байсан гэхээр сой заамдаа барьж ахдаг ч юм эсвэл зураг дуртай манай хүмүүс харандаа барьж ахдаг эсвэл нь одоо халбгаа ч юм барьж ахдаг төрсөг гүйж болохгүй гэдэг дүрмтэй. Хоёр дүрм нь болохоор хизээч бие биенийг өсгөх болохгүй зөвхөн гэртээ ах トゥ хоёр биш те цэцэрлэг дээрээ гадаа тоглож байгаа хүүхдүүд ерөөсөө бие биенийг өсгөх болохгүй. Энэ хоёр дүрм манай гэрт бас байдаг. Бас аюулгүй ажиллагааны дүрм одоо болтол бид нар биелүүлдэг. Тэгэхээр ээж хүний хувьд хүүхдүүдтэй бид нар яг ухамсартайгаар энэ бол safety гэж бодохгүй ч гэсэнгээр хайртай учраас хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн эрсдэлд оруулахыг хүсдэггүй эсвэл өвдөхийг хүсдэггүй те. Тэгэхээр манай компанид байдаг одоо амьсаа хамгаалах 6 дүрм байна. Бусад одоо аюулгүй ажиллагааны маш олон заавар журмууд байдаг те. Энийг бид нар яг нөгөө ээж аав нар хүүхдүүдэд яаж хамгаалж аюулаас ингээ урьдчилан сэргийлж дүрм гаргадаг вэ? Яг тэр шиг бид нар ингээ хүлээгээд авах юм бол энэ тэм нэг албатлын шинжтэй ч юм уу те. Заавал гэсэн зүйл биш болчихно. Тэгэхээр цаад утгаараа компаниуд ажилтнуудаа хайрлж ийн эрүүл мэндийг хамгаалахыг хүсэж ийн эрсдэлтэй байдалд амнисыг оруулахгүй гэдэг үгнээс энэ бүх заавар журмуудыг гаргаад ирсэн байдаг. Тэгээд бас надад бас айгу хүчтэй сэтгэл үлдээсэн нэг тоог би бас хэлхийг хүсэж байна л да 96% 4% гэдэг те. Тэг би үнэхээр гайхажсан аваар услыг ерөнхийдөө бол аюултай нөхцөл байдлаас үүсдэг гэж боддог боловч яг үүн дээр 96% гэдэг чинь бараг их хүн байгаа байхгүй юу? Хүний өөрийнх нь одоо буруутай зан үйлдэл ч юм уу эсвэл анхаарамжгүй болгоомжгүй байдлаас үүсдэг гэдэг нэг сургалтаас би сурч авч ирсэн. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд бид нар 96% хантар зам байдлыг өөрсдөө бид нар альва зүйлийг альва үйл ажиллагаа хийхдээ заавал анхаарч урьдчилаад бид нар ухамсартайгаар тооцоолж чадах юм бол энэ аюуласлаас бид нар хоол байж чадна. Тэгээ та бүхнийг үргэлж одоо аюуласлаас ингээ хоол ангид ажлын амжилтаа сайн хийгээсэй гэж хүсэж байна.